Нэгдүгээр асуудал төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд батлах үндсэн чиглэл батлах улсын хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг. Саран гэрэл гишүүн асууя. оны төсвийн төсөлд татварын бус орлогыг 1.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан байна л да. Тэгээ үүнээс хүү торгуулийн орлогыг 152.7 тэрбумаар нэмэгдүүлэх нь. Тэгэхээр эндээс нэг зүйл тодруулах гэдэг юм л да. Энэ 152.7 тэрбум төгрөгийн хүү торгуулийн орлогоос хэдэн хувь нь торгуул байх юм бэ гэж. Үүнийг ямар зөрчилтөй холбогдуулж торгуул нэмэгдэнэ гэж үзэж байгаа юм бэ? Үүнийг тодруулж хэлж өгөөч гэж. Ер нь яг торгуулийн эсрэг байгаа юм биш л дээ. Торгуул бол өөрөө бас хариуцлагын механизм учраас торгуул байх л ёстой байх. Тэгвэл одоо энэ урьдчилсан байдлаар 152.7 тэрбумынхаа хүү торгуулаар нэмэгдүүлнэ гэснийг л тодруулмаар байна л да. Хичнээн хувь нь торгуулийн байхын хичнээн хувь нь хүү байх юм бэ гэж. За үүнээс гадна өнөөдөр төгрөгийн ханш уналтыг нэг 40% тэй гэж ярих юм, заримдаа ч 60% тэй гэж ярих юм. Тэгэхээр 2015 оны төсвийн төсөлд бол цалинг нэг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр оруулж ирж байна. Тэгэхээр энэ ханшны уналтын зөрүүг бол нөхөж чадхаар байгаа юу? Энэ тооцоог яаж хийсэн бэ гэдгийг тодруулж өгөөч. Мөнгөний бодлого ярьж байгаа төсвийн талаар яриад байгаа юм. За Дэмбэрэл гишүүн хариул ажлын хэсэг. Самбуугийн Дэмбэрэл гишүүн. За энэ ч одоо манай ажлын хэсгээр яригдаагүй л дээ. Бид бол нөгөө мөнгөний бодлогын асуудлыг ярьсан. Гэхдээ мөнгө төсвийн бодлогын уялдааг хангах чиглэлээр бол ялангуяа төсвийн бодлогыг мөнгөний бодлогын зүгээс бол ер нь ямар байвал зохистой вэ талаар бол эдийн засгийн байнгын хорооноос бол төсвийн байнгын хороонд бол саналуудаа явуулсан. Одоо төсвийн байнгын хороон дээр эдийн засгийн байнгын хорооноос энэ 2015 оны төсвийн зохистой байдлыг яаж хангах талаар энийг төсвийн байнгын хорооны хуралдаан дээр ярих хэрэгтэй. Ер нь зүгээр тэр торгуул моргуул энэ төр гэдгийн хувьд бол торгуулийг хизээч хаанч төлөвлөдөг вэ? Энийг та бүхэндээ төсвийн байнгын хорон дээр энд 15 оны төсвийн одоо бодлогыг ярихдаа бид бол энэ хурал дээр бид хэлцэх ёстой гэсэн ийм л хариулт өгье доо. Валютын ханшны хувьд бол тэр бас л төсвтэй холбоотой өөрөөр төсвийн тэр 500 тэрбумын юунд бол валютын ханшны хүн амын худалдан авах чадварт энийг бол одоо биднээс бол ерөнхийдөө урьдчилж хийлж чадахгүй. Яагаад гэвэл одоогийн төсвийн төсөөлч 1750 гэсэн юун дээр орж ирсэн. Одоогийн бодит ханш бол энэ мөнгөний бодлогоор удирдагдаад энэ жилд ямар ч гэсэн валютын савлгаа үүсгэхгүй байх гэсэн ийм байдал болж ирж байгаа. Тийм учраас энэ бас л төсвийн байнгын хорон дээр наривчлан яригдаад улсын хурал дээр наривчлан яригдах асуудал бахаа гэж бодож байна. Нямд орж шүү. Энэ тэр саяын гончгдоржийн яриад байдаг юм дээр тэр засгийн газарт гэдэг үгээр л цаашаа явуучих л да. Заавал ерөнхий сайдын нэр дурдж энэ хөдөлгөөнтэй үед асуудал үүсгэж хэрэггүй л дээ. Бодвол нэг засгийн газар шүү санаатай юм гарч ирэх юм байлгүй гэж бодож байна нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ байнгын хорооноос ч оруулж байгаа санал дотор 2-3 юм байна. Би дөрөвдүгээр заалтаа холбогдуулж асуух гэсэн юм. Гол нэрийн бараа бүтээгдэхүүнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд нийцүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож хөтөлбөрөөс үе шаттай гарах арга хэмжээ сонгохыг даалгах сугай гэсэн байх. Тэгээ одоо хүртэл явж ирсэн нь зах зээлийн зарчимд нэгдүгээрт нийцээгүй юм байна, тийм ээ, Дэмбэрэл гишүүн. Хоёрдугаарт энэ хөтөлбөрөөс гарна гэдэг чинь угаасаа буруу байсан гэдгийг байнгын анхнаасаа буруу байсан гэдгийг байнгын хүлээн зөвшөөрч байгаа юм байна гэж ойлгогдож байна. Энэ хоёр ойлголт зөв үү? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ хадгалам зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийн мөнгөнд даатгалыг хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хийгсэн байна л да. 9 оны хямралд явж байхад иргэдийн банкндаг мөнгө хадгаламжийг нэг
ингэж даатгал тамруулсан тохиолдол бий л дээ. Тэгээ сүүлд нь хугацаанд дуусаад хууль нь хүчингүй болсон. Хэрв хадгалам зээлийн хуршааг ингэж үзэж байгаа бол банк ус санхүүгийн байгууллагын байгаа хадгаламж бас даатгал тамрагдах ёстой болж таарна да. Гол юм чинь энд л байгаа шүү дээ. Тэгээ энийг ярьсан уу? Байнгын орноор яриаггүй юу? Эцэст нь 3 дахь асуудал байна. Энэ Монгол банкнаас өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн бодлого цаашаа явахгүй. Би тухайн энэ талаар олон удаа ярьж байгаамаа. Одоогийн Монгол банкны удирдлага юу хийхээ мэдлгүй 2 жил явж байгаамаа. Төгрөгийн тогтвортой байдлыг хангах Монгол банкны үндсэн үүрэг гэдэг хуулийнхын 4-р зүйл заачсан байд юм аа. Энэ ерөнхийлөгч чинь барааны үнийн тогтвортой байдлыг яриад байд юм аа. Ийм этикеттэй цаашаа явж ирнэ болох юм уу? Энэ зол жаргалын ахан жаргал сайхан гэдэг хүн 90 онд Монголын банкыг нэг дампууруулсан юм л да. Дүүн 2012 онд томилогдож байхад би одоо дүүн дахиад нэг дампууруулах юм байна гэж дотроо бодож байсан. Яг тэрээр л явлаа да. 2 жил. Ингээд төрсөн ах トゥ хоёроор Монголын банкыг 2 удаа самруулах ёстой гэж ардчилсан намынх нь үзээд байгаа юм байна тийм ээ. Энэ алдаагаа засахгүй юм байна тийм ээ. Энэ хүн гарч ирж улс төрийн акц хийгээд 12 оны орон нутгийн сонгуулийн өмнө 10 сарын 20-нд үн тогтворжуулах дэд хөтөлбөрийг алт уягтаа гаргаж өсгөрж нэг дампууруулаад 3 тэрлийн төгрөг хууль бусаар гадагшаа гаргаад 13 оны дулаан сард их хурл завсарласны дараа дулаан сарын 28-нд үед төгрөгийн ханш 1800 яваал 13 оны ерөнхийлөгчийн сонгуул явагдаж байхад 8% зээлийн күүгийн санамж бишигт гар үсэх зураал сарын дараа 60 сая төгрөг байсан орон сууцны үн 120 саяд хүрсэн байхаа. Ийм дампуу хүнийг хадгалаад байж болж байгаа юм уу? Энийг хадгалаад энэс энэ Монголын эдийн засаг элгээр хэвтэх юм бол хариуцлагын хэн хүлээх юм? Яагаад ийм хүнийг өмгөөлөд хамгаалаад байдаг юм эрх баригчд? Ажлын хэсгийн ахлагч. Би өөрт чинь нэмэрлэг гişүү өөрт чинь хандаж гэлж. Их хурлын гишүүн төдийгөө худалдаа үйлдвэрийн танхимын даргын чинь хувьд Монголын бүх үйлдвэр аж ахуйн газрууд элгээр мөлхөж байгаагийн гол шалтгаан нь энэ валюта ханшийг барьж чадаагүйтэй холбоотой шүү дээ. Монголын төр ингэж суугаад байх юм уу? Би 2 жилийн өмнө засаг байгуулагдаж байхад бөөрлө ажлын хэсгийн ахлагч Дэмбэрл хариулъя. Ихэнхт нь саналаа хэллээ. За тэгээд ажлын дэд хэсгээс бас нэмж хариулна үсттэй. За нэгдүгээр асуулт гол нэрийн барааны бүтээгдэхүүн заалтыг юу гэсэн үг юм бэ гэж. Надлын жилийн 14 оны мөнгөний бодлогод энэ үн тогтворжуулах хөтөлбөрийн талаар улсын их хурлаас бол тодорхой заалтууд оруулаад энэнийг зах зээлийн зарчим шилжүүлэх түүний дотор энэ заалтуудыг оруулаад надлын жилийн мөнгөний бодлого суулгаад өгсөн. Энэ жилийн мөнгөний бодлогод бол ерөнхийдөө одоо инфляцийн инфляцид нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийн нөлөөллийг тал бүрээс нь судлаад нийлүүлэлтийн гаралтын инфляц, төрийн зохицуулалттай барааны инфляц, дээр нь импортын инфляц, гэх мэтийн инфляцийн бүх хүчин зүйлүүдийг гаргасны үндсэн дээр энэ томьёоллыг оруулж ирсэн. Энэ томьёолол нь бол Монгол банк засгийн газарт аль алинд нөгөөгдөж байгаа ийм үүрэг даалгавраа. За энийг хэлмээр байна. Хоёрдугаар хадгалам зээлийн хоршоодын хувьд санхүүгийн зохицуулах орооноос энэ мөнгөний 15 оны мөнгөний бодлогот суулгая. Энийг дэмжиж өгөөч гэсэн энэ томьёоллоор оруулж ирсэн. Банк ус санхүүгийн байгууллагууд бол альва нэгэн хадгаламж авдаггүй. За 3 дугаарх нь төгрөгийн банк ус санхүүгийн байгууллагууд хадгаламж авдаггүй. Банкуудын хадгаламжийн хуулиараа хадгаламжийн даатгалын корпорац гэдэг хуулиараа бидний баталсан хуулиар зохицуулагдаад явж байгаа. За 3 дугаарх нь
төгрөгийн доктортой байдал гэж олон улсын хэмжээнд төгрөгийн доктортой байдал гэдгийг яг юу гэж ойлгодог талаар маш тов тодорхой ойлголтыг хэлж өгье. Нэгдүгээрт төгрөгийн доктортой байдал гэдэгт төгрөгийн энэ альва мөнгөн нэмдэгтийн доктортой байдал гэдэгт түүний гадаад үнц нь дотоод үнц нь гэсэн энэ хоёр ойлголтыг олон улсын хэмжээнд энэ төгрөгийн доктортой байдал гэдэгт ойлгодгоо. Монгол улсын төв банкны тухай хуулинд бол төв банкны үндсэн зорилт нь төгрөгийн доктортой байдлыг хангах гэсэн байгаа. Энэ ч учраас төгрөгийн доктортой байдал гэдэг зүйлийг бол нэгдүгээрт үнийн доктортой байдал буюу энэ инфляцийг яаж нам дор доктортой түвшинд барих энэ мөнгөний бодлогоор, хоёрдугаарх нь түүнд туслах үүрэг бүхий дагалддаг валютын ханшны бодлогоор зохицуулдаг. Энэ талын заалтууд энэ 15 оны мөнгөний бодлогод тусгагдсан байгаа. Энэ ерөнхийдөө энэ бүх мөнгөний бодлогын бүх зүйлийг хийхэд бол 140 гаруй хуудастай энэ бүх материалыг ажлын хэсэгт өгсөн. Ажлын хэсэгт Монгол Ардын намаас Инх Амгалан, Хүрлбаатар, Тэлхаан, Арчилсан намаас бол Зоригт, Батбаяр, Одон Туяа, Цэбаяр сайхан нарын гишүүд оролцсон. Энд Ашрам дэлгэт бол ялангуяа Монгол Ардын намаас оролцсон ажлын хэсгийн гишүүд энэ мөнгөний бодлогын боловсруулалт маш идэвхтэй бүтээлчээр оролцсон гэдгийг бас тэмдэглэж хэлье. За ажлын хэсгээс асууя. Энэ 2012, 13, 14 оны дунд үе хүртэл мөнгөний төлсөн бодлого явуулсан. Инфляцийн түвшин энэ жилийн хүлээгдэж байгааг үүсгэлээр нэг 12, 13 орчим хувьтай гарах юм байна. Өнгөрсөн 2 жил гарантай хугацаанд мөнгөний төлсөн бодлого, зөөлөн бодлого явуулаад бид нар ханшаа алдсан. 3 их 80 гаруй төгрөгийг зах зээлд оруулсан. Одоо огцом татаад 7% руу татаж болно л да. Инфляцийг 7% барах бололцоо гарч магадгүй бүр хадууруулаад. Тэгэхээр нөгөө өнгөрсөн 2 жилд гаргасан зах зээл дээр бий болгоцсон хүлээлт энийг хайж дуудсан юм. Магадгүй энэ 7% гэдгийг нь бод дээр нэг 8-9% дээр бариад 10%. Энэ үед энэ валютын ханшийг нэг 1900-аас давуулаад алтчихлгүйгээр барах тийм нөөц бололцоо байна уу? Энэ талаар ямар тооцоо ажлын хэсгээр дэд хэсгээс чинь Монгол банк чинь ямар танилцуулга хийсэн бэ? Тэгэхгүй нэг туйлаас эсвэл 3-4 их 80-ыг гаргаж нэг зөөллөд эсвэл бүгдийг хамж нэг нөгөө туйл руу савуулаад байхлаар чинь энэ ажуухаа эрхлэхэд үнэхээр хүнд байгаа байхгүй юу? Энэ дээр одоо ямар тайлбар хэлсэн? Би энэ 7%-ыг одоо бод дээр барих юм уу? 7% инфляцийг барихын тулд бүр их хүнд байдал орно шүү дээ. Бүх зээлийн улд цумуудаад бас нөгөө нэг 2 муу юмны арай гаагүй мөгийг сонгох ёстой. Энэ тооцоога нэг уялдааг нэг тайлбарлаж өгч. Дэмбэрлэг шүү эхлээд хариулъя. Дараа нь Монгол банк. За баярлалаа. Тэрүүн би бас нямд орж гишүүний асуултанд дутуу хариулсан байна. Надад ховчлон хандаж үнэ Монголын бизнесүүд бол валютын ханшны савлгаанаас болж их хөрч байгаа. Энэ бол улсын их хурлаас гаргасан мөнгөний бодлогод валютын ханшийн талаар тодорхой заалтууд 14 онд оруулсан ч гэсэн бодит шалтгаан болон бас төв банкны энэ чиглэлийн бодлого дутуугаас болж энэ валютын ханшны савлгаанаас хохирсон бизнес эрхлэгчид их байгаа. Тийм учраас 15 оны мөнгөний бодлогот ажлын хэсэг бол энэ асуудал дээр бас онцгой анхаарсан. Жилийн жилд одоо бас орж ирдэг тэр юуны валютын ханшуул чөлөөтэй бөгөөд уян хатан тогтно гэсэн заалтыг дэлгэрүүлсэн 2-3 заалтууд орсон байгаа. Нэгдүгээрт, хоёрдугаарт бол мөнгөний бодлогын 7% ямар хөө одоо боломжтой вэ гэдэг тэр. Энэ бол одоо 15 оны одоо төсөөллөөр л инфляц бол 11.5% гэсэн ийм төсөөлөл байна. Ерөнхийдөө бодит одоо эзэнсгийн байдлыг. Тэгэхээр 7% гэдэг маань өөрөө мөнгөний бодлогот бол их чамбай, маш нарийн одоо юу гэдэг заавал хатууруулах биш, ерөнхийдөө мөнгөний бодлогыг инфляцийн тогтворчуулах нам дор түвшинд барихад бол Монгол банкны багажинд байдаг бүх арга хэрэгслүүдийг дайчилж ажиллах гэсэн ийм чиглэлээр мөнгөний бодлогын 15 оны үндсэн чиглэлүүдэд туссан байгаа. Тийм ч учраас нодлон жилийн одоо
жишээлбэл зорилтууд, зарим зорилтууд, дутуу хэрэгцсэн зорилтуудыг сая одоо эдийн засгийн байнгын хорон дээр ажлын хэсгийн гишүүд санал гаргаад 2 заалтыг нэмж оруулсан зүйл байгаа. Дээр нь энэ 7% инфляцийн 7%-ийг одоо яаж барих, энэ бол зөвхөн бас мөнгөний бодлогоор шийдэгдэх асуудал биш ээ. Өнөөдрийн Монголын инфляц өнгөрсөн оны явуулсан мөнгөний бодлогын инфляцийг одоо намд ор төвшөнд барих бодлогын үр дүнгээр нийлүүлэлтийн гаралтай инфляц 2010-аас 12 онд 32.5% байсан бол өнөөгийн байдлаар 5% болтлоо буурсан. Гэхдээ өнөөдрийн инфляцид нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд нь импортын инфляц байна, хүнсний бус инфляц байна. Мөн энэ нийлүүлэлтийн гаралтай хүнсний инфляц маань өөрөө бас тогтвортой биш. Тэр байтугай аймаг хотуудын төвшөнд өөр хүчин зүйлээс нөхцөлж байгаа учраас энэ талаар бас тодорхой заалт нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг хотын төвшөнд гэсэн. Өөрөөр засгийн газар бол төсвийн тухай хуулиараа төсвийн доктортой байдлын тухай хуулиараа ч гэсэн инфляцид анхаарах хэрэгтэй. Энэ талаас нь бас бодож энэ тодорхой зарим заалтуудыг оруулсан гэдгийг хэлмээр байна. Ингээ энэ дээр бас одоо Төв банкны ерөнхийлөгч бас нэмэлт тайлбар хэлээрэй. Ажлын хэсгийн микрофон, Монгол банкны ерөнхийлөгч Зол Жаргал 80 дугаар микрофон. За. Чөлсөрн гишүүний асуултанд хариулъя. Энэ 13 оны бодлого, 14 оны бодлого, 15 оны бодлогууд маань аль зэрэг төстэй явах нь вэ гэдгийг л асуугаал ах шиг байна л да. Энэ дээр үндэ бидний хамгийн том эдийн засгт бий болсон хүндрэлээ бид нар юу гэж үнэлэхээс л болоод байна л да. Сая 13 онд бол гадаад цэвэр актив маань бараг 2.5 тэрбум доллараар буусан юм л да. 14 онд бол 700-аар бууж байгаа. Цаашдаа 15 онд бол бидний хүлээлт бол бараг эрэг тал руугаа болов гэж бодож байгаа. Тэгэхээр мөнгөний хатуу зөөлөн бодлогоос илүү яг хувийн сектор дээр энэ маань аль зэрэг ачаал болж орж ирэх нь вэ гэдэг үүднээсээ үзэх юм бол инфляци бид нар 7%-аар тооцоод үзэхээр заавал ч бас нэн хатуу бодлого гэсэн үг гэж бас томьёолох нь бол буруу л да. Учир нь үнэхээр хямралын төвшин маань энэс доошо шаардлага гарвал нэмэгч хэрэгцээ гарах юм билүү. Ер нь бол 7% инфляци зориод 9.5-ын хүлээлттэй байгаа тохиолдолд одоо өнөөдөр бид нар нэг 11-ээр оноод дуусгаж байгаа тохиолдолд энэ маань бас нэлээд хатуу бодлогын сонголт гэдэг бол үнэ. Энэ хатуу бодлогын сонголт маань гадаад цэвэр активын өсөлтөөр зөөлрөх ёстой юм аа. Тэр зөөлрөх механизм нь болохоор гадаад цэвэр актив. Гадаад цэвэр актив дээр бид нэр 13, 14 онд бол авч болдог хамгийн том өндөр шокыг бол авчихад байна. Энэ шокыг шингээх ажил дээр бол сая Монгол онкол 13, 14 онд бол нэлээд идэвхтэй ажилласан. Тэрний үр дүнд бол бид нар таны хэлээд байгаа 13 оны бодлогын сонголтуудыг сонгосон юм аа. Энэ нь өөрөө дотоод эдийн засгийг хамгаалахад чиглэгдсэн сонголтууд байсан боловч одоо цаашдаа энийг бид нар удаанаар бол үргэлжлүүлж болж чадахгүй. 14 оны дундаас мөнгөний бодлого дээр бодлогын хөвгөө нэмдэг нь болохоор яг манай дотоод эдийн засаг дээр төсөв тал дээр ялангуяа асар өндөр зардлын хүлээлттэй, орлогын хүлээлттэй яваад ирснээс улбаатай байсан юм байна. Одоо 15 оны төсөв дээр бодитойгоор орлого тал дээрч вэ, зардал тал дээрч вэ, бодиттой өөрчлөлтүүд гарахгүй бол 7% маань үнэхээр хатуу юм шиг бодлого орж ирнэ. Тэнд эерэг бодлого яваад макро эдийн засгийн баланс маань хадгалагдаад эхлэх юм бол 7% инфляц гэдэг бол бас тийм ч аюулын хатуу бодлого бас биш ээ. Тэгэхээр энэ маань бодлогын цогц арга хэмжээний зөвхөн нэг хэсэг нь учраас энийг дан ганцаараа 7 гэдэг та аюулын хатуу гэсэн үгээ гэснээр бас тайлбарлах боломжгүй дээ. Нөгөө талдаа төсвийн бодлого аль зэрэг явж байгаас нь чинь шууд хамааралтай зүйл дээ. Монголын эдийн засгийн тал нь улсын маань төсөв байдаг учраас. Тэгэхээр хоёр талын сонголт байгаа. Нөхцөл байдал бол ижил биш учраас хоёр өөр сонголтууд яваад байна. Нөгөө талдаа улсын төсөв дээр хэрхэн бодлого маань тусаж нийт эдийн засгийн тал мөнгө маань тэнд хуваарлагддаг учраас тэнд ямар зарцуулалтын систем яваад байгаа шалтгаалаад мөнгөний бодлогын инфляцийн төвшингийн зорилт маань өөрөө хатуу зөөлний томьёол нь өөрчлөгдөх юм аа. За дээрээс нь нэмээд хэлэхэд 13 оны мөнгөний бодлогыг 14 оны мөнгөний бодлогыг адилхан жил бидний хурал дээр томьёолж явахдаа энэ 7% инфляцийн зорилтыг бид нэр тамилсан юм аа. Ер нь инфляцийн зорилт нь өөрөө эдийн засагт хэрэгжихдээ яг тодорхой тооноосоо илүү дунд хугацааны буюу 3 жилийн төсөөл нь хамгийн чухал байдаг юм аа. 3 жилийн дотор ямар тоолууд зорж явж байгаа гэдэг нь бодлогын сонголтуудыг томьёолж өгдөг юм аа. Мэдээж нөхцөл байдлууд бол саяхан шиг
одоо гадаад цэвэр актыг 2 тэрбумаар буурна, нэмэгдэн, хасагдана. Гэхдээ зориод байгаа тоо маань бодит орлого дээр ямар нөлөөллийг бид нар шингээж авчрах юм бэ гэдгийг л бид нар сонгодог юм аа. Арга механизм нь бол төв банкных бол энэ лугаа чиглэж явна. Тэгэхээр 7 гэдэг дээр бас гишүүний хувьд бол нийт хувийн сектор дээр энэ маань ямар ачаалалтай ирэх нь вэ гэдэг нь болохоор товчлоод тэгж асуусан гэж ойлгож байна. А тэр ачаалал нь болохоор улсын төсвийн бодлого дээр бид нар бодиттой тэлд явагдчих юм бол нэлээд хатуу очно. Улсын төсөв дээр эерэг нөлөөл гарах юм бол арай зөөлөн очно. Гадаад цэвэр актив дээр эерэг нөлөөл гарах юм бол хувийн сектор дээр арай зөөлөн очно. Гадаад цэвэр актив дээр гадаадын хөрөнгө оруулалт, шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй бол энэ бол хувийн сектор дээр нэлээд хатуу бодлого болж байна. Гэхдээ энэ бодлогын сонголтууд нь бидэнд олон сонголт бол байхгүй. Жоржсон гишүүн тодруулъя. Улсын хурлын дарга. Одоо төсөв бодолж дуустал нэг 7 хоног байна. Өнөө маргааштай хамжид энэ Монгол банкыг нь сангийн хамтаа хамт төсвийн байнгын хорог, эдийн засгийн байнгын хороотой хамт суугаад энэ тооцоонуудыг хамт хийхгүй бол энэ хүн чинь зөвхөн нэг эрх мэдлийн нэг тал нь учраас болохгүй байгаа байхгүй. Би энэ хэлэлцүүлгийг хойшлуулад өнөөдрөөс эхлээд энэ ах сүтэн цаанд нь суугаад магадгүй тэр 7% гэдгийг нь 10% гаргаж өгөөд улсын хурлаас баталж гарсан шийдвэр хэрэгждэг баймаар түүнээсээ доошоо хүлээлтээс нь илүү өрдөн гардаг байдал руу энэ юм руу явахгүй мүү? Тэгэхгүй энэ хүн нэг өөрийнхөө өнцгөөс ярьдаг, нөгөө талд нь хүндрэл байдаг, төсвийг бид нэр хөөсрүүлээд баталдаг. Хариуцлагатай баймаар байна шүү дээ. Хамтарсан ажлын гэс гараад хоёр талаас нь тулгалтай. Төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах талаар Дембэрл гишүүн нэлээд ажилласан. Ер нь хамтарч ажиллаж байгаа гэж бодож байгаа. Сүүлийн 2-7 хоног. Дембэрл гишүүн. Жоржсон гишүүн маш зөв асуудлыг тавиад байна л да. Тийм ч учраас ажлын хэсгийн гишүүдийн бүр нэг нэгдсэн их тал талаас нь ярьсан асуудал бол дараа жилийн төсөв ямар байвж батлагдвал энэ мөнгөний бодлогыг бодиттой хэрэгжих орчин нөхцөл үүсэх вэ, макро орчин. Тийм учраас энийг бол нэгдүгээр тул эдийн засгийн байнгын хорон дээр одоо төсвийн байнгын хороонд явуулсан олон саналуудын дотор ажлын хэсгийн гишүүд бүгдээрээ санал хэлсэн 8 санал байгаа. Тэр 8 саналын дотор тухайлбал дараа жилийн Монгол улсын төсөв бол алдагдaltaгүй батлагдаасаа. Тэр байтугай нэмэх тэмдэгтээ батлагдаасан. Хоёрдугаарт хөрөнгө оруулалтыг валютын аншийн илүүдл эрэлтийг үүсэхгүй байгаас, инфляцийн дарамт учруулахгүй байгаас гэсэн ийм хэдэн тодорхой саналуудыг уг нь бол төсвийн байнгын хороонд явуулсан байгаа. Гэхдээ төсвийн байнгын хороон дээр одоо миний сонссноор хилцэхдээ байнгын хороодоос ирсэн саналыг тэгж нухацтай ярьдгүй гэж би сонссон. Тийм учраас энэ бас ажлын хэсгийн төсөв мөнгөний бодлогын ажлын хэсгийг уялдуулах чиглэлээр биднээс бас нэг хэдэн заалт засгийн газарт бүр төсвийн зохистой бодлого буюу энэ өөрөөр хэлбэл энэ макро зохистой бодлогын хүрээнд төсвийн бодлого нь ямар байж иж энэ одоо дараа жилийн энэ зорилтын дунд хугацаанд инфляцийг 7 нэмэх хасах ямар нэгэн тодорхой хэлбэлцэлтэйгээр өөрөж нь хэлээд байгаа тэр нэг оронтой тоондор багтаах энэ зорилтыг уг нь бол бас ажлын хэсгээр би гаргаж ирсэн. Зөвхөн харамсалтай дэмжлэг аваагүй. Олон улсын төв банкуудын практикаас үзэхэд хизээч ингэж юм ястоо баталж өгдөгвэ парламент нь. Парламент нь одоо нэг 40-од орны төв банкны инфляцийг онилж байгаа энэ орнуудын тэр парламент нь баталж өгдөг практикаас харахад жишээлбэл 7 нэмэх хасах 1 ч гэдэг, нэмэх хасах 2 гэж баталж өгдөг юм бэл. Гэхдээ төв банкны тайлбарлаж байгаагаар энэ хэлбэлцэл өөрөө энэ төв банкны тухай мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд нь тусгагдаад явна гэсэн энэ тайлбар өгсөн учраас энийг бол бас зайлшгүй оруулаагүй юм аа. Гэхдээ төсөв мөнгөний бодлогын талаар бол энэ бол бүр сарын өмнө яригдсан асуудал. Их хурлын даргын тэрэгдэх зөвлөл дээр ч гэсэн бас манай ажлын хэсгийг төлөөлж би бас энэ асуудлыг хэлж ирсэн. Тэгээ ямар ч гэсэн эдийн засгийн байнгын хорооноос энэ мөнгөний бодлогыг баталдаг байнгын одоо боловсруулдаг байнгын хорооны зөвлөл өөрийнхөө саналыг бол явуулсан. Одоо хамгийн гол нь их хурлын гишүүд бид энэ төсвийг батлахдаа нэгдүгээр тул энэ
0 тэмдэгтэй эсвэл ядахта нэмэх бүр сайн нэмэх тэмдэгтэй тэгээд төсвийн хөрөнгө урсгал зардлыг дээд зэрэгээр хэмнэхээс гадна хөрөнгө оруулалтын оновчтой бүтцийг баталж өгөх нь чухал. Энэ дээр макро тэнцвэрийг хангах тал дээр бол ялангуяа манай их хурлын гишүүдийн хариуцлага бол энэ дээр маш их чухал болно. Тийм учраас энэ төсөв мөнгөний бодлогын үнэлт орсон байгаа гэдгийг бүр хэлье. Гишүүд асуулт дуслаа. Хэмжигдсэн саналууд төрөөс мөнгөний бодлогын талаар 2015 онд баримтлах үндсэн чиглэлийг батлах тухай Монгол Улсын их хурлын тогтоолын төслийн талаарх эдийн засгийн байнгын ороноос гаргасан саналууд, дэмжигдсэн саналууд хэд байгаа вэ? 9 санал, найруулгын 2 санал байна. Дэмжигдсэн саналуудаар санал хураая. Санал дээр болдог. Түрүү нэмд орж гишүүний хэлснээр энэ нэрийг аваа ич. Уншихтаа би нэргэн уншичээ. Нэгдүгээр санал тогтоолын төслийн 2 дахь заалтыг дор дурдсанаар бүхэлд нь өөрсдөд нь найруулах. 2 гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ юуных нь 2 дугаар юм байна те. Тогтоолын заалтын 2 дугаар дээр дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газарт даалгасгав. 1. Засгийн газрын болон түүний баталгаатай гадаад дүрийн эргэн төлөлтөд уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлэлт, төсвийн доктортой байдлыг хангах. 2. Засгийн газрын гадаад дүрийн үйлчилгээний цогц төлөвлөгөөг 2015 оны 1-р үрэлд багтаан боловсруулж хэрэгжүүлэх, гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэл, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах. 3. Нийлүүлэлтийн гаралтай инфляцийг аймаг нийслэлийн түвшинд нам тогтвортой байлгах арга хэмжээ авах. 4. Төсвийн төсөл, төсвийн өрөөний мэдэгдэл, төсвийн төсөөлөл боловсруулахад ашиглах төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн төсөөллийг тогтсон аргачлал их сурвалжид үндэслэн боловсруулах. 5. Улсын гадаад дүр түүний эргэн төлөлтийн гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулж, эрсдлээс хамгаалах механизм бий болгох. Санал гаргасан улсын их хурлын гишүүд Стенберл, Ц. Баяр сайхан, Зоригт, Тэлхан, Хүрлбаатар инх хамглаа. Энэ саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хэллээ. Лүндэж Жинсэн гишүү. За яг би асуултаас өмнө бас нэг энэ мөнгө тараасан гэдэг яланд бол маань их үнжээл л да. Энэ их хурл ганц наманч биш баг бүгдөө л тэр үед хамтарсан засгийн газар байгаа л мөнгө. Би энэ мөнгө тараасан халамжийн бодлого хэд хавтгаарч мөнгө тараасан гэдэгтээ бол бас 100% санал нийлдэггүй л дээ. Өөрөөр хэлбэл Улаанбаатарыг үерт автахаас л одоо бүрэн үерт автахаас сэргийлж чадсан гэж бодож байна. Зуд болоод малаа варцсан хөдөө бүрэн эзгүүрч ажилгүй болохоос л одоо бид сэргийлсэн гэж ингэж боддгийн шүү. Энийг бас тал талын юм байгаа баг. Олон мянган хүний ажлын байрны асуудал. Тэр 5 хүүхдийнхээ 5 ам бүлийнхээ мөнгөөр ам хийгээд малтайгаа үлдээд тэгээд одоо ямар ч байсан өдөөтэй залгаа хөдөө сэгчлээ шүү дээ гэж бас ямар ч байсан мал ажгүй та болчлоо гэж бодож. За би 2 дахь асуултанд орё. Гандмөр дэвчээртэй байж л да. Би асуултаа тавья. Юу тавьж болно. Ирэх жилийн төсөвт хэдий хэрийн одоо тэр өр төлөлтийн юмыг суулгасан бэ гэж. Энэ сандлын 1-р зүйлт байгаа юм л да. Засгийн газар болон газрын болон баталгаатай гадаад өрийн эргэн төлөлтөд үлдсэн уялдсан төсвийн зохистой бодлого хэрэгжүүлж төсвийн доктортой байдлыг хангах гэж. Энийн дээр одоо яг орж ирж байгаа яг төсөвтөөгөө уялдаа холбоо нь ямар байгаа юм бэ гэдэг нэг юм асуулт. 2 дахь нь түрүүн хэн асуучин лээ тэрийг одоо асууха болио доо шүүмж маягаар хэлсэн тийм. 2 дахь нь бол ингэж байгаа шүү. Төсвийн төсөл энэ бүх зүйлийг хийхдээ төгрөгийн гадаад валютаа харьцах ханшийн төсөөллийг догцсон аргачлал их сурвалжид үндэслэн боловсруулах гэж. Тэгэхээр ерөөсө одоогийн орж ирж байгаа чинь тэр догцсон аргачлал одоо бот байхгүй байгаа юм уу? Их олон жил ярьлаа шүү дээ. Бид бол төсвийн доктортой байдлын хуулийг гаргахтаад валютыг төгрөгтэй харьцах харьцааны асуудлыг аргачлал гаргаж ирээд тэгээд одоо боловсруулж оруулж иржээ л. Ингээл 1394 гэж одоо аргачлалаар оруулсан гэж л ингээд зүтгээд байсан шүү дээ. Одоо нөгөөдхөө боловсруулаагүй дахиад одоо ирэх жил
боловсруулах тухай ярьж байгаа мó гэдэг асуулт. За гурав дахь нь бол энэ арилжааны банкуд бол найдвартайгаар нь засгийн газрын бондыг авчихад тэгээд нөгөө хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх энэ үйл ажиллагаа цусны эргэлтэнд саад учруулад байгаа юм л. Тэгээ энэтэй холбогдуулаад миний асуулт одоо хэдэн тэрбумын хэдэн одоо их хэмжээний одоо бондыг засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкуд авчаад байна. Тэгэхээр энэ дотор нь шүү дээ. Арилжааны банкуд бол засгийн газрын үнэт цаасыг арилжааны банкудад өгтөө хэдэн хувьд нь бол одоо өгж болно. А бусад хувийн нь бол одоо бусад одоо хөрөнгө оруулагч юм уу одоо сонирхсан иргэд хуулийн этгээдэд өгж болно гэсэн ийм хязгаарыг тавих бодлого банкнд байна уу байхгүй юу? Ихэнх нь бол одоо юу хүмүүст аж ахуй нэгжүүдэд зээл олгосноос яг орон сууцны 7% хүүтэй зээл дэвтэ дөрвөн их усүрийн үндэслэлд олгоод явжээ. А үлдсний нь болохоор бол ерөөсөө засгийн газрын үнэт цаас авчи. Тэгээд одоо бусад эргэлтийн болон үндсэн хөрөнгөөр дутагдж байгаа аж ахуй нэгжүүд зээл авахгаар иргэд зээл авахгаар олддгүй. Ингээд суугаад байдаг энэ одоо арга барилаас арилжааны банкуд хизээ хагацах юм бэ? Энэ чинь бас нөгөө талаас засгийн газартай холбогдоод байна. Ийм 3-4 асуултанд хариулт авъя. Шүү нэгдүгээр асуудлаас үндсэндээ асуусангүй дээ. Тэр олон тоо бол энд ерөөсө дурддаггүй учраас хариулах боломжгүй шүү дээ. Санал хураая. Нэгдүгээр асуудлаар санал хураах гэж байна. Байнгын орооны дэмжигдсэн саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавинлон гишүүн оролцоод 44 гишүүн зөвшөөрч 77.2% саналаар эхний санал дэмжигдлээ. Хоёр дахь санал тогтоолын төслийн 3 дахь зардлыг дор дурдсан бүхэлд нь өөрчлөн хариулах. 3. Бүх саналаас тэрвэс давгийг хаслаа шүү. Дор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар таслал Монгол банк хаалтан дотор зол жаргал санхүүгийн зохицуулах хороо хаалтан дотор баяр сайхан тус даалгах сугай. 1. Эдийн засгийн доктортой өсөлтийн суурийг бэхжүүлэх, дотоодын хуримтлалыг нэмэгдүүлэх, санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих зорилгоор нийгмийн даатгал, тэтгэврийн сангийн тогтолцооны шинжилгээг эрчимжүүлэх, баялагын сангийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын сангуудыг бий болгох, тэдгээрийг үе шаттай хөрөнгөжүүлэх. 2. 2015-аас 2017 онд санхүүгийн салбарт зээлийн тасалдал үүсэх, системийн шинжтэй докторгүй байдал бий болохоос сэргийлэх зорилгоор эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын их хурлын 2014 оны 34-р тогтоол заасан арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх. 3. Монгол банк засгийн газар хооронд макро эдийн засгийн нэгдсэн мэдээллийн тогтолцоо бий болгох, макро зохистой бодлого хэрэгжүүлэх хүрээнд төсөв мөнгөний бодлогын уялдаа холбоог сайжруулах. Санал гаргасан Улсын их хурлын гишүүн Стенберл, Ц. Баяр сайхан, Д. Зоригт, Тэлхаан, Хүрлбаатар, Инх хамглан. Ажлын хэсэг цаашид. Энэ саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавинлон гишүүн оролцоод 48 гишүүн зөвшөөрч 84.2% саналаар хоёр дахь санал дэмжигдлээ. 3 дахь санал тогтоолын зөсөл дараах агуулгатай 4 дахь заалт нэмэх. 4. Төгрөгийн доктортой байдлыг хангах зорилгоор макро эдийн засгийн гадаад тэнцвэрийг дэмжих, банкны салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахыг Монгол банк хаалтан дотор энэ зол жаргал даалгасгүй. Санал гаргасан ажлын хэсэг байнгын ороод эмтсэн. Санал хураалт. Дэмжиж.
57 гишүүн оролцоод 49 гишүүн зөвшөөрч 86% саналаар 3 дахь санал дэмжигдлээ. 4 дахь санал тогтоолын төсөл дараах агуулгатай 5 дахь заалт нэмэх 5 гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийг зах зээлийн зарчимд шилжүүлэх замаар иргэдийн хэрэглээний гол нэрийн бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тогтвортой тогтолцоог бий болгож хөтөлбөрөөс үе шаттай гарах арга замыг сонгож хэрэгжүүлэхийг Монгол Улсын засгийн газар, таслал, Монгол банк энэ зол жаргалд тус даалгасав. Санал гаргасан ажлын хэсэг байнгын хороо дэмжсэн дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавин 6 гишүүн оролцоод 46 гишүүн зөвшөөрч 82.1% саналаар 4 дахь санал дэмжигдлээ. 5 дахь санал тогтоолын төслийн хавсралтын нэгийн тогтворжуулсны үндсэн дээр гэснийг тогтворжуулах бодлогын оновчтой хувилбарыг сонгон гэж өөрчлөх. Санал гаргасан ажлын хэсэг байнгын хороо дэмжсэн дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавин 6 гишүүн оролцоод 47 гишүүн зөвшөөрч 83.9% саналаар 5 дахь санал дэмжигдлээ. 6 дахь санал тогтоолын төслийн хавсралтын 3-3-т энэ хүрээнд инфляцийн төлөв байдлын илтгэлийг улирал бүр санхүүгийн тогтвортой байдлын тайланг хагас жил тутам санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хилцүүлж улсын хурлын холбогдох байнгын хороонд хөргүүлнэ гэсэн 2 дахь өгүүлбэр нэмэх. Санал гаргасан ажлын хэсэг байнгын хороо дэмжсэн дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавин 6 гишүүн оролцоод 47 гишүүн зөвшөөрч 83.9% саналаар 6 дахь санал дэмжигдлээ. 7 дахь санал тогтоолын төслийн хавсралтын 3-т дараах агуулгатай 3-4 дахь дэд заалт нэмэх 3-4 санхүүгийн зах зээлд экспортын болон давхар даатгалын оновчтой тогтолцоог бий болгох ажлыг эхлүүлнэ. Санал гаргасан ажлын хэсэг байнгын хороо дэмжсэн дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавин 6 гишүүн оролцоод 48 гишүүн зөвшөөрч 85.7% саналаар 7 дахь санал дэмжигдлээ. 8 дахь санал тогтоолын төслийн хавсралтын 3-т дараах агуулгатай 3-5 дахь дэд заалт нэмэх 3-5 хадгалам зээлийн хоршооны гишүүдийн хадгаламжийг мөнгөн хадгаламжийн даатгалд хамруулах бэлтгэл ажлыг хангана. Санал гаргасан ажлын хэсэг санал хураалт 8-ыг дэмжиж гэдгээр санал хураая. Тавин 8 гишүүн оролцож 33 гишүүн зөвшөөрч 56.9% саналаар 8 дахь санал дэмжигдлээ. 9 дахь буюу сүүлийн санал тогтоолын төслийн хавсралтын 3-т дараах агуулгатай 3-6 дахь дэд заалт нэмэх 3-6 тогтвортой санхүүжилтийн санаачлагыг дэмжиж ажиллана. Санал гаргасан ажлын хэсэг байнгын хороо дэмжсэн байна. Санал хураая. Санал хураалт.
58 гишүүн оролцож 41 гишүүн зөвшөөрч 70.7% саналаар Байнгын оронд дэмжсэн найруулгын 2 санал байна. Хоёулангийн уншаад 1 удаа санал хураана. Тогтоолын төслийн хавсралтын 1-ийн 2-ын уян хатан тогтож гисний дараа улмаар гэж нэмэх 2 дугаар найруулгын санал тогтоолын төслийн 4-5 дахь заалтыг 6-7 дахь заалт болгон тус өөрчлөх санал гаргасан ажлын хэсэг байнгын ороо дэмжсэн. Найруулгын саналыг дэмжиж гэдгээр санал хураая. Санал хураалт. Тавин гишүүн оролцож 43 гишүүн зөвшөөрч 74.1% саналаар найруулгын санал дэмжигдлээ. Үүгээр зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж дууслаа.